За үзэгч та бүхэндээ ногоон бүсээс мэдээллээ та бүхэндээ хүргэж байна. За ногоон бүсдэр бол өнөөдөр тусгай хамаатай газар нутгийн тухай экосистемийг энэ чиглэлд бас судалгаа хийсэн мэргэжтүүдийн судалгааны үр дүнгуудын танилцуулга болсон байгаа. За эдгээр яг судалгааны үр дүнгууд юу н ямар эхний байдлаар ямар шатандаа явж байна, ямар үр дүнгууд гарсан талаар бид холбогдох мэргэжтүүдээс тодорхойлыг та бүхэндээ авъя. Танд энэ өдрийн мэдээг хүргэе. За сайн байна уу. За тэгэхээр та бүхний судалгаа хэдий хугацаад хийж эхэлсэн. За өнөөдрийн байдлаар юу н ямар үр дүнгууд юу н ажиглагдаж байна. За бид 2023 оны эцсээс ахуулаад өнөө 2 жилийн хугацаанд улсын тусгай хамгаалалтын газар нутгийн салбаруудын хөгжилд оруулж буй хувь нэмэр буюу эдийн засгийн үнц нэгсэн энэ судалгааг хийж байна. Одоо энэ судалгаа маань эцсийн шатанда одоо явж байгаамаа. Судалгаан дээр ингээд 2 жилийн хугацаанд ингээд юу ажиглагдав? Ер нь илүү сайжруулах тал дээр бас юу байв? За гол үр дүнгууд бол бид эдийн засгийн 6 салбарт тусгай хамгаалалтын газар нутаг ямар өргөж өгдөм бэ гэдгийг судалж байгаа. За үүнд болохоор уул уурхай, унтны ус, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал гэсэн ийм 6 салбар байгаа. За эдийн засгийн үн цэнээрээ тооцох юм бол нийт үн цэнээр ойролцоогоор улсын тусгай хамгаалалтын газар нутаг нь 350 орчим их найт төгрөгийн одоо үн цэнтэй байна. За энэ маань хэрвээ байгаль орчны одоо менежментийг сайжруулад одоо байгаль орчны бохирдол ороотлыг бууруулад тусгай хамгаалалтын газар нутгийн талбайг нэмэгдүүлснээр эдгээр салбарт оруулж байгаа хувь нэмэр бол 520 их найт төгрөг хүрэх боломжтой 2050 он гэхэд. За тэгээд салбарынхаа хувьд бол онцлогтой үр дүн гарч байгаа. Нийт үнцний ихэнх нь бол ойн салбарт байгаа. За хоёрдугаарт мал аж ахуйн салбар, гуравдугаарт аялал жуулчлалын салбар байгаа. За аялал жуулчлалын салбар дээр ярих юм бол ялангуяа Монгол ирж байгаа жуулчид болон дотоодын жуулчид ихэвчлэн улсын тусгай хамгаалалтын газар нутагт зорчдог. Тэр улсын тусгай хамгаалалтын газар нутаг байснараа энэ газар нутгийн хамгаалтанд авснараа байгалийн өөрийн үн цэнийг өөрсдөө хадгалаад энэчнээс одоо валютыг Монгол орондоо одоо татаж оруулах эдийн засгийн боломжуудыг нээж байгаа. За энэ олон экосистемийн бүх үйлчлэгийг бол аялал жуулчлалын салбарт өгж байгаа. Мал аж ахуйн салбар гэх юм бол бэлчээрийн өвс, ус одоо цэнгэг агаар энэ бүх одоо экосистемийг бас улсын тусгай хамгаалалтын газарт одоо өгж байгаа. Ялангуяа одоо цаг хүндэрсэн үед, зудны болсон үед бол тусгай хамгаалалтын газар нутаг руу малаа оруулах, эсвэл бол хадлагын талбайгаа тусгай хамгаалалтын газар нутгаас хадлагаа бэлтгэгч гэдэг юм уу, ийм отрын бүсийг байгуулах гэдэг юм. Энэ одоо байдлаар бол өргөжөг одоо өгж байна гэдэг судалгааны үр дүнгууд гарсан байна. Та бүхний хувьд одоо энэ COP 17 хурлын үеэр ч гэдэг юм ер нь энэ хөрөнгө оруулалт татах энэ чиглэл дээр ямар боломжууд бас байх шиг байна. Ер нь хөрөнгө оруулалтыг бол одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалтын газар нутаг дээр бол одоо ихэнх нь бол улсын төсвөөр явагдаж байгаа. За цөөн газруудыг бол хувийн одоо төрийн бус байгууллага одоо авч явж байгаа. Гэхдээ төрийн бус байгууллага нь болохоор тэнд өөрсдийнхөө санхүүжилтээр одоо үйл ажиллагаа болоод тодорхой хэмжээний орлого олоод буцаага байгаль орчноо одоо хамгаалж болдго юм аа гэсэн харуулж байгаа жишээнүүд нэлээд хэд байна. Жишээлх юм бол тустай нурууны байгалийн зөвлөмөр газар байна. За ер нь бол тусгай хамгаалалтын газар нутаг дээр хөрөнгө оруулалтыг татахдаа энэ одоо эдийн засгийн өгөөж хүртэж байгаа одоо газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, унтны ус одоо энэ аялал жуулчлал гэсэн энэ салбарууд буцаагаад байгалаас өгөөж хүртэж байгаа юм чинь буцаагаад санхүүжилтээ нэмэгдүүлэх боломжуудыг нэлээд одоо байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ тусгай хамгаалалтын газар нутаг өөрөө дороотох юм бол эдгээр салбарууд үр өгөөж хүртэх нь одоо боломж нь бас багасах юм байна. Дээрээс нь одоо нэмэлт байдлаар одоо холимог олон улсын санхүүжилтийг одоо татах боломжууд байна. Мөн одоо дэлхийн зах зээл дээр одоо ой гэхэд жишээ нь карбон буюу нүүрс төрөгчийг шингээж байгаа. Энэ шингээснийхаа үр дүнд дэлхийн одоо карбоны зах зээлээс мөнгө олсоход буцаагаад ойг хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулах боломжууд бол нэлээд боломжууд байгаа гэж үзэж байна. Тусгай хамгаалалтын газар нутагт амьдарч байгаа нутгийн иргэдийн бас орлогыг дэмжих энэ чиглэл дээр бас хууль эрх зүйн өвчнөд бас хэрэгжиж байгаа шүү дээ. Ер нь бол уугуул иргэд тэнд одоо үеийн үед амьдарсаар ирсэн. За Монгол улс бол Монгол орны одоо энэ соёлын нэг гол том ялгаа нүүдлийн мал аж ахуйг хөгжсөн энэ ялгаа бол бид байгальтай ээлтэйгээр хэдэн мянган жил амьдарсаар ирсэн. Одоо ч гэсэн тийм ард түмэн хөдөө орон нутагт байгаа. Тэгэхээр хүн л одоо бүх байгаль орчныг дороотуулдаг биш, тэнд хамгаалдаг хүмүүс бас байгаа. Ялангуяа нутгийн иргэд бас тодорхой хэмжээгээр байгаль орчныг хамгаалаад амьдарч байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүс тодорхой хэмжээний үр өгөөж хүртэх боломжийг бас хязгаарлах нь учир дутагдaltaй. Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалтын газар нутагт давлаа гэдэг нь нутгийн иргэдэд сөргөөр амьдралыг одоо доошоо оруулах тийм одоо боломжийг хаах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас нутгийн иргэдийн одоо орлого амжиргааг сайжруулах чиглэлээр саяны энэ салбарууд дээр тухайлах юм бол ойн салбар гэхэд ойн дагалт баялагийг ашиглаж байгаа. Тэгэхээр зөв зохистой ашиглах чиглэл рүү нь явуулахаас биш одоо шинэ огт одоо самар жимсэг түүж болохгүй гэж хориглохоос илүү яаж зохистойгоор тэр одоо жишээлбэл мун хэрглэж одоо хошмодны самрыг унгаах ч гэдэг юм уу. За одоо байгаль орчныг одоо доройтуулж бохирдуулж хог хаяглаа хаяхгүй байх гэдэг юм уу. Ийм чиглэлээр явах боломжтой. Аялал жуулчлалын салбар гэх юм бол аялал жуулчлалын их том компаниуд
том одоо усан хамгаалалт газар асар их мөнгө олоод тэрийг одоо өөрсдөө ингээд зарцуулдаг бол орон нутгийн иргэдэд бас өгөөж хэрэг. Тэглээгээд одоо орон нутгийн иргэд нөгөө нутгийн иргэдэд төшгөлсөн байгаль аялал жуулчлалыг хөгжүүлж ингээд зүгээр гэр бариад бохир усаа шийдэггүй, хогны асуудлаа шийдэггүй, баахан гэр бариад за тэнд нь баахан одоо жуулчд очиж ингээд баахан аригтаад ингээд явах юм бол бас дахиад одоо энэ нутгийн иргэдэд тийм олигтой бас байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж чадахгүй гэсэн. Тэгэхээр тэдгээр хүмүүс нутгийн иргэд яаж байгаль орчиндөө ээлтэй мөртлөөсөө өөрсдийнхөө амжиргааг тэтгэх вэ гэдэг асуудлыг аялал жуулчлалын салбарт ярих боломжтой гэсэн үг. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр мэдээч яг энэ чиглэлээр бол мэдээ тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дээр бас олон асуудлууд олон одоо өөрчлөлтүүд бас тусгалтаар төлөвлөж байгаа. За хамгийн гол нь яг энэ тусгай хамгаалалтын газар нутгийг илүү хамгаалах үүднээс за энэ олон янз байдлыг хамгаалах, замун ойн санг нэмэгдүүлэх, замун тэнд үйл ажиллагаа явуулж байгаа нутгийн иргэдийг санхүүгийн дэмжлэг үзүүлэх энэ чиглэлээр яг нэг цогц байдлаар бас үйл ажиллагаа явуулвал эргээд нөгөө тусгай хамгаалалтын газруудаа хамгаалах ийм боломжууд бас бүрдэж байгаа гэдэг зүйлийг мэрэгчлэнүүд хэлж байгаамаа.